Их Британи төвтэй олон нийтийн санал бодол хаашаа чиглэж байгааг анализ хийдэг улс төрийн судалгааны бие даасан байгууллага болох Focal Data-гаас за энэ 7 хоногт маш сонирхолтой нэгэн судалгааг нийтэлсэн байна. За энэ нь дэлхийн геополитикийн буюу хүчний тэнцвэр Америк, Хятад гэх энэхүү хоёр туйлын хоорондоо гэж авч үзэх юм бол Хятад руу илүү чиглэсэн байдалтай болж байгаа гэсэн ийм дүгнэлтийг гаргасан байна. Focal Data-гийн судлаачид олон нийтийн санал асуулгаас гадна нэгдсэн үндэсний байгууллагын санал хураалтын олон жилийн өвгдөлд шинжилгээ хийхэд олон улс Хятад руу илүү ойртож Америк нэгдсэн улсаас зайгаа барих хандлага ажиглагдаж байгаа гэлээ. Үүний гол шалтгаан нь Хятад улс олон улсын хамтын ажиллагаанд нээлттэй гэх бодлого баримталж байхад Америк нэгдсэн улс America First буюу Америк нэгдүгээрт бодлого баримталж байгаатай холбоотойгоор Европын улс орнууд Америк нэгдсэн улсыг докторгүй урьдчилан таамаглахад хүндрэлтэй түнш гэж харах болсон байна. Гэхдээ энэ нь Хятадыг элтэд дэмжиж байна гэсэн шууд утгатай биш, харин хоёр туйлд дэлхийг үүсгэж бие даасан байр суурь хайж байгаагийн илэрлэж болох юм а. Харин Аз, Африк, Латин Америкийн хурдтай хөгжиж байгаа эдийн засагтай улсуудын хувьд Хятад урт хугацааны өсөлт дэд бүтэц хөрөнгө оруулалтын бодит түнш болж харагдаж байна. Хятад улс нь дэлхийн хамгийн том худалдааны түншрүүдийн нэг. Дэд бүтэц, зам, бонд, эрчим хүчний төслүүдэд их хэмжээний хөрөнгө оруулалт хийдэг нь хөгжиж байгаа орнуудад ашигтай байдаг нь. Харин Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын тухайд 2025 оны 1-р сард албан тушаалд очсноос хойш Канада улсыг Америк нэгдсэн улсын 51 дэх муж, мөн Гренландын аюулгүй байдлыг Америк нэгдсэн улс хангах ёстой. Түүнчлэн Украины асуудлаас хойш сууж НАТО, Европ өөрсдөө бие даах ёстой гэсэн бодлогыг баримталж байгаа нь Их Британи, Франц зэрэг томоохон улс орнуудыг зайгаа барихад хүргэсэн байна. Ийм нөхцөл байдалд Европын улс орнууд Америк нэгдсэн улсыг урт хугацааны найдвартай холбоотон эсгэд дахин эргэлзэж өөр стратегийн хувилбар хайж эхэлсэн байгаа юм. Судлаачдын тооцоолсноор 1992 оны байдлаар нийт 169 улсын 49 нь Америк нэгдсэн улсыг 81 улс нь Хятад улс руу хазайсан чиглэлтэй байсан бол дунджаар 39 улс дундыг баримталсан байжээ. Мөн Америк нэгдсэн улсыг хасах нэг, Хятад улсыг нэмэх нэг гэж үзвэл дэлхийн дундаж 0,167 байсан байна. Харин 2025 оны байдлаар нийт 193 улсын 47 нь Америк нэгдсэн улс руу, 98 нь Хятад улс руу, мөн 48 улс нь дунджийг баримталсан байдалтай аж. Мөн дэлхийн дундаж 0,241 гарч Хятад улс руу илүү чиглэсэн байдалтай дүгнэлт гарсан байгаа юм а. Өнгөрсөн 7 хоногт Америк нэгдсэн улс болон Орос улбаны улсын хооронд цөмийн зэвсгийг тогтоон барих гэрээ буюу New START гэрээний хүчин төгөлдөр хугацаа 20 дугаар сарын 5-ны өдрөөр дууссан байгаа. За одоогийн байдлаар Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп дараагийн шинэ хэлэлцээр бий болохоор ажиллаж байгаа гэдгийг хэлсэн. Гэхдээ үүнд Орос улбаны улсаас гадна Хятад улсыг хамруулах зорилготой байгаа гэдгээ илэрхийлсэн байна. Цөмийн зэвсгийг тогтоон барих шинэ гэрээнд Америк, Орос, Хятадыг хамруулах нь дэлхийн хамгийн том цөмийн зэвсэгтэй гүрнүүдийн хооронд олон 10 жил тогтсон тогтолцоог үндсээр нь өөрчлөх алхам болж магадгүй гэж таамаглаж байна. Албан ёсоор 2 дугаар сарын 5-ны өдөр дууссан New START гэрээ нь Барак Обамагийн сар цагиргааны үед байгуулсан гэрээ. Харин шинэ хэлэлцээнд Хятад улсыг оролцуулах ёстой гэсэн Дональд Трампын шаардлага хэлэлцээ байгуулах явцыг хойшин татаж болзошгүй байна. Учир нь Хятадын цөмийн цэрэг тошууны тоо Орос болон Америк улстай харьцуулахад бага. Үүнтэй зэрэгцээд Украины асуудал, цагаан ордон болон Кремлийн хоорондын яриаг хэлэлцээнд хэрхэн нөлөөлөх нь тодорхойгүй байгаа юм. Дональд Трампын тухайд өөрийн байр сууриа тайлбарлахдаа өмнөх гэрээ угаас удаадараа ноцтой зөрчигдсөн нь хэр муу гэрээ байсныг харуулж байгаа, мөн шудраг бус гэрээ байсан гэж тайлбарыг өгч байгаа юм. Гэрээг харуул 2010 онд байгуулагдаж байсан Америк нэгдсэн улс болон Оросын байрсан стратегийн цөмийн цэнэгт хошууны дээд хязгаарыг тус бүр 1550-аар тогтоож хязгаарласан газар дээрх шалгалт мэдээлэл солилцох тогтолцоог бий болгосон байдаг. 1991 онд Америк нэгдсэн улс болон Зөвлөлт холбоод улсын байгуулж хоёр талын цөмийн цэнэгт хошууг 6000-аар хязгаарласан анхны старт гэрээний үргэлжлэл. Гэхдээ бодит байдал дээр Стокгольмын олон улсын их тайвны судалгааны хүрээлэнгийн мэдээлснээр Орос улс нийтдээ 4309, Америк нэгдсэн улс 3700 цөмийн цэнэгт хошуутай байгаа ба хоёр улс нийлээд дэлхийн цөмийн зэвсгийн нөөцийн бараг 90%-ийг эзэлж байгаа юм. Харин Хятад улсын хувьд 600 орчим цэнэгт хошуутай, энэ тоо 10 жилийн эцэс гэхэд 1000 хүрч өсөх төлөвтэй байна. Хятадын гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Лин Жиан уг гэрээ нь дэлхийн стратегийн доктортой байдлыг хадгалахад чухал үүрэгтэй байсан тул хүчин төгөлдөр бус болсонд Хятад улс харамсаж байна гэжээ.
Мөн энэхүү гэрээ дуусгар болсноор олон улсын цөмийн зэвсгийг хянах тогтолцоо дэлхийн цөмийн дэг журамд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй гэж анхааруулж дахин яриа хэлэлцээ эхлүүлэхийг уриалсан байна. Үүний зэрэгцээ хэвлэлийн төлөөлөгч Хятад улсын цөмийн бодлогыг тодтоглоо. Үүнд Хятад улс цөмийн зэвсгийг зөвхөн өөрийгөө хамгаалах зорилгоор ашиглах бодлого баримтлах ба цөмийн зэвсгийг төрүүлж хэрэглэхгүй байх зарчмыг тууштай даана гэжээ. Мөн цөмийн зэвсэггүй улс орон болон цөмийн зэвсэггүй бүсүүдэд цөмийн зэвсэг хэрэглэхгүй, хэрэглэхээр сүрдүүлэхгүй гэсэн амлалтаа Хятад улс ямар ч нөхцөлд баримтлана гэжээ. Баян 7 хоногт Хонконгод Их Британий иргэншилтэй за ардчлал хүний эрхийн төлөө тууштай тэмцэгч мөн Бээжинд Хятадын эрх баригчдыг шүүмжилдэг эдгээр алдартай Жими Лайд 20 жилийн хорих хэл оноосон байна. Энэхүү хэрэг хэл мэдээллийн байгууллагууд болон хүний эрхийн активистууд хурцаар шүүмжилж байна. Жими Лай өөрийн хэвлэл мэдээллийн платформ болон олон улсын харилцаа холбоог ашиглан Хятадын эрх баригчдыг эсэргүүцэж гадны дарамт шахалт үзүүлэхийг уриалсан хэрэгээр яллагдаад байна. Түүний тухайд өдгөө 78 настай Хонконгийн тухай Бээжингийн байр суурийн талаар хамгийн илэн талангуй шүүмжилдэг нэгэн байсан юм а. Тэрээр 1995 онд Apple Daily гэх шар сонинг үүсгэн байгуулж хэвлэлтэнд гаргаж ирхснээр хэвлэл мэдээллийн салбар руу орсон байна. Тэрээр энэхүү сониндоо удаа дараа Хятадын коммунист нам болон Бээжингийн Хонконг дахь нөлөөг шүүмжилж ардчлалын төлөө хөдөлгөөнийг дэмжиж байв. Одоогийн байдлаар сонин үйл ажиллагаагаа явуулахаа болсон. Жими Лаяас гадна Apple Daily-д ажилладаг байсан 6 ахлах албан тушаалтнуудыг мөн ялалсан байна. Тэд 7-оос 10 гаруй жилийн хурхиалыг тус авсан байна. Харин Жими Лаян хийсэн хэргийг урьдчилан төлөвлөсөн ноцтой гэмт хэрэгт тооцож түүний биеийн байдал болон насыг нь үл харгалзан ялыг хөнгөчлөх ямар ч боломжгүй гэж албаныхан хэлж байна. Хятад улсын тухайд гадаад хэргийн яамнаас ялын тогтоолыг үндэслэлтэй хууль ёсны гэж үзэн гадаадын улс орнуудыг Хонконгийн шүүхийн үйл явцад хөндлөнгөөс оролцохгүй байхыг уриаллаа. Тодорхойлбол Хятадын гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Лин Жан, Жими Лайн Хятад улсын иргэн мөн гэвч Хонконгод Хятадын эсрэг чиглэсэн доктортой байдлыг алдагдуулах үйл ажиллагаануудыг зохион байгуулж оролцсон гол хүмүүсийн нэг гэж үзэж байгаагаа хэлсэн байна. Мөн уг шүүхийн хэрэгүүд нь цэвэр Хонконгийн дотоод асуудал ба бусад улс орнууд үүнд болон Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх ёстой гэжээ. Түүнчлэн Бээжингийн Хонконгийн асуудал эрхэлсэн газраас Жими Лайд оноосон ял нь үндэсний аюулгүй байдлыг хамгаалах Хонконгийн шийдвэр байр суурийг харуулж байна гэж үзжээ. Гэсэн хэдий ч үүнээс үл харгалзан Жими Лайн хэрэгтэй холбогдуулан олон улсын хэмжээнд хүчтэй шүүмжлэлүүд гарч байна. Их Британи, Европын холбоо, Австрали зэрэг улсын эрх баригчид энэхүү шийдвэрийг шүүмжилж, хүний эрхийн байгууллагууд хүний үг хэлэх эрх чөлөөнд халдсан ноцтой хэрэг хэмээн буруутгаж байгаа юм. Тухайлбал Их Британи улсын гадаад хэргийн сайд Ивет Купер шүүхийн шийдвэрийг улс төрийн зорилготой 78 настай хүнд 20 жилийн ял оноох нь бүх насаар нь хорж байгаагаас ямар ч ялгаагүй учраас Их Британий зүгээс Бээжинд Жими Лайг хүмүүнлэгийн үндэслэлээр суллахыг шаардсан хүсэлт явуулах болно гэжээ. Дайхуу Хонконгод Жими Лай хоригдож эхэлсэнтэй холбогдуулан мягмар гарагт Бээжингийн зүгээс Хонконгод үндэсний аюулгүй байдлыг хангах бодлого арга хэмжээний талаар цагаан ном буюу баримт бичиг нийтлэлээ. Энэхүү баримт бичигт Бээжингийн хувьд Хонконг дахь үндэсний аюулгүй байдлын асуудал чухал ач холбогдолтой учраас шаардлагатай бол оролцох, ашиг сонирхлоо илэрхийлэх зүүн хэрэг гэжээ. Хонконг нь бүгд найрамдах Хятад ард улсын засаг захиргааны онцгой бүсэд хамаардаг. Гэвч Хонконг дахь ардчлалын хөдөлгөөнийхэн болон Бээжинг баримтлагч улс төрийн хүчнүүдийн хоорондын зөрчил маргаан гарах нь их байдаг. Тиймдээч Жими Лай 20 жилийн хурхиал сонссонтой холбогдуулан Бээжингээс энэ 7 хоногийн мягмар гарагт Хонконгод үндэсний аюулгүй байдлыг хамгаалах бодлогын хэрэгжилтийн талаарх цагаан номыг нийтэлж, докторгүй олон улсын нөхцөл байдалд Хонконгийн доктортой байдлыг хангах чиглэлд Бээжингийн ашиг сонирхол оршин мөн үүрэг хариуцлага хүлээн хэмээн битэгдлээ. Хонконгийн захирагч Жон Ли цагаан номыг сайшин хүлээн авсан байна. Тэрээр Жими Лайд оноосон ял нь гадаад хүчинтэй санаатаагаар хувилдаж үндэсний аюулгүй байдалд халдах альва оролдлогын эсрэг ноцтой анхааруулга болсон гэж дүнсэн байна. Хятад улс нь Хонконгийн талаарх ийхүү бодлогын цагаан номыг тогтмол нийтлэгэ. Эдгээр нь 1997 онд Хонконгийг Британаас Хятад руу шилжүүлснээс хойших Хонконгийн талаарх Бээжингийн бодлогын чиг хандлагыг илэрхийлдэг байна. Өмнөх цагаан номыг 2021 онд нийтэлж зөвхөн их орончид төрийн албан тушаалд нэр дэвших боломжтой болох зорилготой сонгуулийн тогтолцооны шинжилгээний дараах Хонконгийн ардчлалын хөгжлийг тайлбарласан зарим улс орнуудын зүгээс ардчилсан эрх чөлөөг хязгаарласан алхам гэх шүүмжлэлийг дагуулж байсан.
Мөн өдгөө 78 настай Жими Лайд оноосон энэхүү ялна Хятадын зүгээс хэрэгжүүлсэн үндэсний аюулгүй байдлын хуулийн хүрээнд өгсөн хамгийн хүнд ял болж байгаа учраас Америк, Их Британи, Тайван, Европын холбоо, Япон болон хүний эрхийн олон улсын байгууллагуудын шүүмжлэлийг дагуулж байна. Хятад улсын тээврийн байгууллагууд 2026 оны хаврын баярын зорчих хөдөлгөөний орил үеийг угтан тусгай арга хэмжээнүүд хэрэгжүүлж эхэлсэн байна. Энэ хугацаанд улс даяар бүс хоорондын зорчигч тээврийн нийт 9.5 тэрбум удаагийн зорчилт хийгдэх төлөвтэй байна. Энэ нөрөө түүхэндээ үзүүлэлт болно. Дамын 40 хоног үргэлжлэх шинжтэй ба зорчих хөдөлгөөний улирал даваа гарагт эхэлнэ. 3 дугаар сарын 13-нд дуусна. Хамгийн ачаалттай өдөр нь 2 дугаар сарын 13-нд тохиох төлөвтэй байна. Хятадын хаврын баярын зорчих оргил үе нь шинэ жилийг угтан гэр бүл ойр дотныхонтойгоо уулзахаар сая хүн улс даяар зорчдог дэлхийн хамгийн том жил тутмын хүн амын шилжилт хөдөлгөөнд тооцогддог юм а. Хятад улсын тээврийн байгууллагууд 2026 оны хаврын баярын зорчих хөдөлгөөний оргил үеийг угтан тусгай арга хэмжээнүүд хэрэгжүүлж эхэлсэн байна. Энэ хугацаанд улс даяар бүс хоорондын зорчигч тээврийн нийт 9.5 тэрбум удаагийн зорчилт хийгдэх төлөвтэй байгаа нь түүхэн дээд үзүүлэлт болох юм. Энэ жил Хятадын хаврын баяр 2 дугаар сарын 17-нд тохиож байгаа. Албан ёсны амралт 2 дугаар сарын 14-өөс 23-ыг дуустал 9 хоног үргэлжилж, харин зорчих оргил үе 2 дугаар сарын 2-оос 3 дугаар сарын 13-ыг хүртэл үргэлжлэх юм. Албаны хүмүүсийн тооцоололоор төмөрцөн болон иргэний агаарын тээврийн зорчигчдын тоо тус 540 сая болон 95 саяд хүрэхээр тооцоологдож байна. Мөн Хятадын төмөр замын сүлжээ энэ лав гарагт 1385 сая зорчигчийн аяллыг гүйцэтгэх төлөвтэй байгаа юм. Хэрэглээч ялгаагүй огцон мөсөж улс даяар зах худалдааны төвүүд баярын бараа худалдан авч байгаа иргэдээр дүүрэн байна. Эрэлт нэмэгдсэнтэй холбогдуулан баруун хойд Хятадын шинсийн мужи худалдаа, хоол, үйлчилгээ, тоглолт зэрэг хамарсан 150 гаруй баярын арга хэмжээг зохион байгуулж байгаа юм а. Ийхүү баярын аялал жуулчлал эрчимжиж байгаатай холбоотойгоор тээврийн байгууллагууд иргэдийг аюулгүй саадгүй зорчих нөхцлөөр хангах үйлчилгээгээ нэмэгдүүлж байна. Улс даяар төмөр зам, авто зам, иргэний нисхийн байгууллагууд хүчин чадлаа нэмэгдүүлж, нэмэлт ээлж гарган зохион байгуулалтаа сайжруулж, орил ачааллын үеийн эмэгцэгцтэй зорчих нөхцөлийг хангаж байгаа гэлээ. Тухайлбал лав гарагт нийт 1544 нэмэлт галт хэрэг үйлчилгээнд гарахаар төлөвлөгдсөн байна. Мэмэр гарагаас эхэлсэн зорчигчдын урсгал нэмэгдсэнтэй холбогдуулан шөнийн хурдны галт хэрний тоогч гэсэн нэмэгдүүлжээ. Гэхдээ өвлийн таагүй цагаагаар улсын хэмжээнд авто замын хөдөлгөөнд саад учруулах шинжтэй байна. Засан дарагдсан мөсцөн замын улмаас Жилэн, Гуйжоу, Шинжаан бүс нутгийн 7 хурдны замын хэсэгт хөдөлгөөний хязгаарлалт тогтоосон байгаа юм а. Түүнчлэн Өтгөн манангийн улмаас Анхо, Жанши, Хүбэ болон өөр 4 мужийн бараг 100 хурдны замын хэсгийг хаах буюу хөдөлгөөний хязгаарласан байна. Баяхуу Хятад хаврын баяр буюу цагаан сар эхлэх гэж байгаатай холбогдуулан CGTN агентлагийн сурвалжлагч Ван Минжи Хятадын ард иргэд хамгийн чухал энэхүү уламжлалт үндэсний баяраа хэрхэн огтж бэлтгэдэг талаар сурвалжилж байна. 1, 2, 3. Морины нуруунд дээр зохих. Хятадын соёл энэ үйлдэл ихэвчлэн жаахан сөрөг утгатай. Хэн нэгэнд тал засах, долгинохыг илэрхийлдэг. Харин энэ жил уг дохио огт өөр утгатай болж байна. Морин жил айсуу энэ үед хүмүүс санаа зовнилоо арилгаж сайн сайхныг угтахыг хүсэж байгаа юм. Энэ жилийн бэлэг тэмдэг болох морь, хот, хороолол бүрт янз бүрийн хэлбэрээр харагдана. Харин Хятадын хойд хэсэгт орших Өвөр Монголын өөртөө засах оронд жинхэнэ морьтыг харж эцэст нь хаврын баярт хэрхэн бэлтэж байгааг үзэх боломжтой. Манай хамтрагч Ван Хюнжа дэлгэрэнгүй танилцуулна. Монгол дуу дөрвөн гол сэдвтэй. Ээж аав их нутаг морь. За миний талигаач аав бид морьдоо алдаж болохгүй гэж их хэлдэг байсан. Учир нь морь бол манай соёл бас бидний нээз. За морь маш тэсвэртэй, хатуу ширүүн амьдралд тасан зохисомтгой. За мөн урт хүйтэн өвлийг давж чадна, хол замыг ч туулна. Энтхийн хуурай ширүүн салхи хүмүүсийг ч мөн адил төлөвшүүлдэг. Тэдний дунд саргаан ээж бий. Энэ нутгийн цорын ганц эмэгтэй малчин. Амьдралд унах шахах мөч бүрт ээж шигээ дахин морьдоо унаж босод сурахыг саргаа ойлгожээ. Олон жил суралцсны дараа саргаа нутагтаа бэлчээртэй иргэн ирсэн байна. Одоо тэр орон нутгийн малчидтай хамтран байгаль дээлтэй уур амьсгалд эрг нөлөөтэй бэлчээрийн арга барилыг хэрэгжүүлж байна. Морьд өндөр өвсийг илүүд үзэж иддэг. За өргөн удам нутгаар нүүдэлдэг учраас өв сургамлын үрийг тараахад чухал үүрэгтэй. Тэд экосистемд өөр үүрэг гүйцэтгэдэг. За 2026 бол бэлчээр нүүдлийн малчдын олон улсын жил. Тиймээс бид уламжлалт экологийн мэдлэгийг орчин үеийн шинжлэх ухаантай хослуулж бэлчээрийн нөхцөлийг сайжруулахыг зорж байна.
Хятадын шинэ жилээр хүмүүс шинэ хувцас өмсдгөө. Энд тал нутагт морьд хүртэл баярт зориулан гойдог байна. Хэрвээ гэртээ жинхэнэ морь хижээх боломжгүй бол санаа зовох хэрэггүй. Олон хүн уламжлал ба орчин үеийн илэрхийллийн хооронд өөр аргууд ашигладаг. Баярын уур амьсгалыг бүрдүүлэхийн тулд хүмүүс наадамд очиж уламжлалт гар урлалын бүтээл худалдан авч тусгай амтд нь зоглолтгоо. Энэ бол зүгээр нэг зах биш, харин хүмүүсийг нэгтгэдэг орон зай. Хаврын баярын гол утга болох эв нэгдлийг илэрхийлдэг. За тоохог туршаад үзье. Би тэр цагаан морийг онохыг хүсэж байна. Тоохоо буюу сумтай вар тоглоом нь холоос сум шидэж савнд онох тоглоом юм. Найзын минь тусламж хэрэгтэй болтой. Бан шидэх, хаврын баярын гала үзэх, шүнжин сэрүүн байх, дэнлүүний үзүүлбэр сонирхох, бидэнд эртнээс танил эдгээр уламжлал өнөөдөр дэлхийд дахинд хүрээгээ тэлж байна. Одоо Хятадын төдийгүй дэлхийн баяр болсон хаврын баяр нь зүгээр нэг үндэсний уламжлал биш ээ. Энэ бол соёлоодыг холбож хүмүүсийг ойртуулдаг дэлхийн баяр юм. CGTN-с Ван Минжэ та бүхэнд шинэ жилийн мэнд хүргэж байна. За Хятадын хүнд өрстэй роботууд өнгөрсөн 7 хоногийн баасан гарагт Милан Кортинагийн өвлийн Олимпийн наадмын үеэр Милан хотын гудамжинд зовлон анхаарлыг татаж хөл бөмбөгийн ур чадварыг гайхуулаад амьдсан байна. Эдгээр роботууд нь China Media Group-ийн тусгай студийн үзүүлэнгийн нэг хэсэг дэвшлэл технологиг олон нийтэд ойроос таниулах зорилготой гэлээ. Бээжинд тасан 2025 оны дэлхийн хүнд өрс роботын наадмын анхны тэмцээнд амжилттай оролцож, саадтай замын уралдаан, хөл бөмбөгийн тоглолт, бодит хэрэглээний даалгавруудад төрүүлээд байсан аваргуудын робот баг Миланд ирлээ. Өвлийн Олимпийн наадамтай зэрэгцсэн тэдний үзүүлбэрийг толилуулж байгаа нь роботын технологиг дараагийн өрсөлдөөнд олон нийтийн анхаарал татах шинэ салбар болон хөгжүүлэх зорилготой ачаа. Роботууд болон бүтээгчид нь зөвхөн Хятадын төв телевизийн өвлийн Олимпийн сурвалжлах ажилд оролцохоос гадна Милан хотын түүхэн дурсал газрууд, ихтэй сургууль, судалгааны байгууллагуудаар зочилж хамтын ажиллагаа солилцоог өргөжүүлэх зорилготой ажиллана гэлээ. Дэлхийн хүнд өрс роботын анхны наадам өнгөрсөн оны 8 дугаар сард Бээжинд болж, робот болон хиймэл уяны хөгжилд түүхэн үйл явдал болсон юм а. Энэхүү тэмцээнд Америк, Герман, Итали зэрэг 16 улсын 280 баг оролцож, нийтдээ 26 төрлөөр өрсөлдсөн байна. Тэмцээний хүрээнд дэлхийн анхны хүнд өрс роботын 100 метрийн гүйлт, бүрэн автомат 5 хүний бүрэлдэхүүнтэй робот хөл бөмбөгийн тоглолт зохион байгуулагдсан нь олонний анхаарлыг татаж байв. Харин дэлхийн хүнд өрс роботын наадмын 2 дахь удаагийн тэмцээнийг ирэх 8 дугаар сард мөн адил Бээжинд зохион байгуулахаар төлөвлөж байна. 2 дахь удаагийн наадам нь илүү өргөн хүрээний хамтын ажиллагааг нээж, өрсөлдөөнөөр дамжуулан судалгаа, хөгжүүлэлт үйлдвэрлэлийг хурдсан гэлээ. Ингэснээр хүнд өрс роботууд тэмцээний талбараас бодит үйлдвэрлэл, өдөр тутмын амьдралд нэвтрэх боломж бүрдхийг Бээжин дэх эдийн засаг мэдээллийн технологийн газрын дэд дарга Лю Ваньюн хэлж байна. Хятадын арилжааны сансрын салбар далайгаас хөөргөх технологийн дэвшилд онцгой анхаарч эхэллээ. Шандомушийн Хаян хотод дорны сансрын бомб хиймэл дагуулын сүлжээг өргөжүүлэх хөтөлбөр хэрэгжиж байна. 1-р сарын 16-нд Шандомужийн эргээс Series 1S буюу Хаяо 7 пуужин амжилттай хөрч энэ оны сансрын хөтөлбөр албан ёсоор эхэлсэн. Хятадын энэ оны сансрын хөтөлбөр албан ёсоор эхэлсэн. Хятадын сансрын салбарын энэ шин шатны гол тулгуур нь далайгаас хөөргөх тусгай хөлөг онгоц ба энэ нь пуужинг өөр тойрог замд илүү уян хатан байдлаар хөөргөх боломж олгож байгаа гэлээ. Далай дээр байрлалаа алдахгүй барьж чаддаг тусгай удирдлагын системтэй учраас уг хөлөг онгоц гүн тэнгисч гэсэн доктортой ажиллах боломжтой юм байна. Хүчтэй салхи шуургатай үйдч гэсэн пуужин болон хөлгийн аюулгүй байдлыг хангахын тулд техникийн бэхжил засварыг тогтмол хийдэг гэлээ. Далайгаас хөрөх арга нь зөвхөн аюулгүй байдал төдийгүй хурд үр ашигыг давхар нэмэгдүүлж байгааг мэргэжилтнүүд хэлж байна. Хаян хот дох дорны сансрын бомбдод пуужинг үйлдвэрээс нь шууд хөөргөлтөнд бэлтгэдэг нэгдсэн системийг нэвтрүүлсэн байна. Энэ чиглэлд Orange Space компани голлох үүрэг гүйцэтгэж байгаа юм. Тус компани цэхэд ажилчид энэ оны эхний хагаст хийх дараагийн хөөргөлтөнд зориулан бэлтгэл ажлаа хэдийн эхлүүлсэн баг гэлээ. Мөн аль хэдийн хиймэл дагуулыг агаар мандлаар нэвтрэх үед хамгаалах бүрхүүлийг суйрлуулж дуусгасан байна. Угсрал дуусны дараа пуужинг бомб руу зөөвөрлөж хөөргөлтийн өмнөх эцсийн бэлтгэлд оруулна. Ингэснээр пуужинг угсарснаас хойш ердөө 7 хоногийн дотор хөөргөх боломж бүрддэг байна. Энэ нь олон хиймэл дагуулыг богино хугацаанд хөөргөх, яаралтай даалгаварт хурдан хариу өгөхөд чухал давуу тал болно гэлээ. Хаян хот нь зөвхөн пуужингийн бааз биш, хиймэл дагуулын компаниуд төвлөрсөн бүс болон хөгжиж байна. Тухайлбал Дорнын ухаалаг нүд нэртэй шинэ хиймэл дагуулын сүлжээг хөгжүүлж байгаа Star.ai компани дэлхийд даяар мэдээлэл цуглуулах, шуурхай дамжуулах ухаалаг сүлжээ байгуулахаар ажиллаж байгаа юм. Уг компани 2026 онд 2 шинэ хиймэл дагуул хөөрөхөөр төлөвлөж байгаа бол энэ оны сүүлээр өндөр нэгтрэлтэй хэд хэдэн хиймэл дагуулыг нэмж хөөрхөн гэлээ.
Одоогоор 40 гаруй орны 110-аас дээш байгууллагатай хамтран ажиллаж байгаа ба Оман улсад зориулсан хиймэл дагуулыг аль хэдийн үйлдвэрлэн нийлүүлсэн байгаа гэлээ. Ийхүү сүүлийн жилүүдэд Хятадын сансрын дэд бүтэц хурдтай тэлж байна. Үүнд далайгаас хөөргөх арилжааны шийдлүүд чухал түлхэц болж байгаа юм. Мөн Хаян хотод Хятадын анхны далайн дээрх шингэн түлштэй пуужинг хөөргөх, буцаан авах туршилтын байгууламжийн барилга эрчимтэй үргэлжилж байгаа юм. Тунгуудахгүй дотоодын арилжааны шингэн түлштэй пуужинг далайгаас хөөргөж, буцаан авах анхны туршилтыг хийхээр төлөвлөж байгаа нь Хятадын арилжааны сансрын салбарт шинэ үеийг эхлүүлэх үйл явдал болно гэлээ. За эхлээд 7 хоногт нэвтрүүлгийн ээлж дугаар та бүхэнд хүрлээ. Бид Хятад улсын улс төр нийгэм эдийн засаг технологийн салбарт болсон онцлог мэдээлэлээс таймлан хүргэдэг боллоо.